За сайн байна. Тэгээд өнөөдөр Office 365 дахь ерөнхий танилцуулгыг хийя. Тэгээ мөн одоо энэ Office 365-ын сургалт нь яаж явагддгийг тэгээд энэ боловсролын системд яаж өнгөө Office-ыг авах вэ гэдэг тухай энэ гурван санааг бол хэлье. За тэгэхээр нэгдүгürt бид нар ингээд Office 365 орохын тулд Office.com гэсэн хариу орох байгаа. За тэгэхээр бүгдээр ингээд ийшээ ороод бичиж. За www.office.com гэдэг ингээд орох юм. За ингээд энэ www.office.com гэж хариулаа орлоо. Тэгмэд бид нар Microsoft-ийн одоо үүлэн технологийн Office руу орж байна. Тэгэхээр энэ болохоор зэрэг энэ бол шинэ Office юм аа гэж тийм ээ, шинэ Office юм аа. Тэгээд энэ болохоор бүгдээрээ хамтдаа яаж хамтарч ажиллах вэ гэсэн ийм яаж шинээр хамтарч ажиллах юм програм юм тийм ээ. Office шинэ Office нь. За энэ бол ингээд бүтээгдэхүүндээ харах юм бол гурван үндсэн бүтээгдэхүүн байна тийм ээ. Гэртээ яаж ашиглах вэ? Хувь хүн тийм ээ. Хувь хүн яаж ашиглах вэ? Бизнест яаж ашиглах вэ тийм ээ. Одоо янз бүрийн small medium business гэж байгаа юм. Дунд жижиг дунд бизнес яаж ашиглах вэ? Бүр одоо enterprise IT одоо юу гэдэг нь яаж ашиглах вэ гэсэн юмуд нь байна. Мөн боловсролын системд өнөөдрийн гол би ярих гэдэг зүйл маань боловсролын системд яаж одоо багш нар болон оюутнууд тийм ээ сургуулиуд яаж ашиглах вэ гэсэн ийм одоо танилцуулгууд байж байна. Энд темплейтүүд байт юм байна. Дэмжлэг аккаунт гэсэн юм байна. За ингээд одоо шаашаа харангууд ингээд бас үнгүүгээр тийм ээ Word, Excel, PowerPoint, OneNote гэдэг энэ Microsoft-ийн бүтээгдэхүүнүүдээр онлайнаар яаж үнгүү ажиллах вэ гэдэг гэсэн зүйл байна. За цаашаа явъя. За тэгээд ингээд сүүлийн Office дээр бас ямар бүтээгдэхүүн гарсан байна гэж. За ингээд цаашаа явах юм бол бас гар утсан дээрээ тийм үү. Одоо Apple, Android, Windows гар утсан дээрээ яаж энэ одоо Office-ийн Microsoft-ыг авах вэ гэсэн асуудал байна. За ингээд цаашаа явангууд блог нь байж байна. Үнгүү сургалтууд нь байж байна. За ингээд support үзүүлэлт нь байж байна. За ерөнхийдөө доошоо ингээд хамгийн доотлолт нь очих юм бол ерөнхийдөө Microsoft-ийн онлайн Office-ийн бүтээгдэхүүний тухай бүх л мэдээллүүд яг доор нь байж байна. Хэрвээ бид нар ингээд энийг одоо энэ ороод унших хэрэг англи хэл мэдэхгүй байх юм бол Google Translate-ыг ашиглаад ингээд бүгдийг уншиж үзээд танилцаад ашиглах боломжтой байнамаа. За тэгэхээр Office-ыг танилцуулаад одоо бүгд сургалт руу нарыг. За тэр өнгөө сургалт гэж байна тийм ээ. За сургалтын дээр даръя. За тэгэнгүүт ингээд сургалтын дээр дарангууд бид нар ингээд энэ 365 Office 365 Excel, Word, PowerPoint гэдэг эдгээр програмуудад Drive, тийм Access гэдэг эдгээр програмуудыг яаж ашиглах тухай сургалтанд байж байна. За мөн ингээд доошоо явангууд тийм. За энэ дээр ингээд Excel-ийн сургалтын хамгийн сүүлийн Excel-ийн сургалт байж байна. За ажил дээр яаж үр дүнтэй байх вэ гэсэн сургалт байж байна, тийм ээ. За LinkedIn-ийг тийм ээ. LinkedIn-ийг яаж одоо бас тэг өөрийнхөө одоо албанд одоо юу гэдэг тийм одоо ажил мэргэжлээ сайжруулахын тулд өөрийнхөө одоо карьерээ тийм ээ илүү одоо дээшлэх одоо юу гэдэг скил те одоо ажил чадварыг хөгжүүлэхийн тулд одоо LinkedIn-ийг хэрхэн ашиглах вэ гэж. Тэгэхээр энэ дээр сургалт байж байна. За ингээд доош нь харах юм бол бид нар одоо энэ бас бүтээгдэхүүн төсөл publisher visa гэдэг програмууд байж байна тийм ээ. Төсөл хүчтэй хэмжээний project гэдэг. За мөн одоо сервис гэдэнгүүт нь SharePoint, Skype тийм ээ. Link гэдэг бас програм байт юм байна. За мөн одоо нэмэлт сурвалж гэсэн яаж одоо сертификат авах вэ? Яаж одоо хурдан одоо энэ Microsoft дээр одоо яаж ажил сурах вэ гэдэг. За иймэрхүү сургалтууд байна. Тэгэхээр энэ бүгд ингээд ийшээ ороод одоо та бүгдийг өөрийнхөө одоо ажиллах чадвараа сайжруулах тийм ээ. Илүү одоо бүтээмжийг сайжруулах үүднээс эдгээр сургалтанд хамрагдаасаа гэж хүсэж байна. За анхаарлаа баярлалаа.